Энэ бол Instagram. Харин энэ бол бодит байдал. Instagram бодит байдал. Instagram бодит байдал. Ийхүү байгалийн олон янз байдал бидний нүдний өмнө устж үгүй болсоор байна. Тэгвэл устж үгүй болохын ирмэгтэр байгаа амтан ургамлуудыг судалдаг байгалийн шинжилгээ ухааны мэрэгчлэнүүд Монголд яг хэр олон байдаг вэ? Чихүн улсын хэмжээнд загсны мэрэгчлэлтэн хэлэхэд 2 нутагтан буюу хөвлөөр явагчдын мэрэгчлэлтэн 4. Хамгийн олон төлөөлөлтөд шуудын мэрэгчлэлтэн хэлэхэд ердөө 35 байна. Ийм цөөхөн мэрэгчлэлтэнтэй байхад яаж тэр олон төрөл зүйлийн ургамал амьтдыг бид хамгаалж чадах вэ? Зөвхөн шуудлыг аваад үзэхэд нэг мэрэгчлэлтэй ойролцоогоор 52,000 км² талбайг ажиглах ёстой болж байна. Гэтэл энэ талбай нь өөрөө Швейцар улсын газар нутагтай тэнцэнэ. Гэтэл Швейцарт дангаараас гэхэд 12,000 шуу судлаач байх чинь 12,000 арай их юм шүү гэж бодож магадгүй л те. Гэтэл эдгээр нь ихэвчлэн сайн дурынхан. Тэд өдөр тутамдаа шуудын зураг ажиглалтаа илгээж шуудын нүүдэл болоод хоол хүнс тархаж гээд олон зүйлд мэрэгчлэтнүүдийг хяналт тавихад тусалж байна. Гэтэл бидэнд тэдэн шиг сайн дурынхан мэрэгчлэтнүүд хангалттай байна. Тэгвэл миний зүгээс амтан ургамлыг хамгаалахын тулд хийж чадах зүйл нь юу вэ? Өөрсдийн хөв нэмрийг оруулах боломжийг байгаль аппликейшн бидэнд олгож байна. Та ердөө гар утастай багтал байгаль хамгаалах, байгалийн олон янз байдлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд гар бие оролцох боломж байна. Наадмын амралтаараа магадгүй 100 хөдөө аялах хугацаанд тантай таарсан ховор эсвэл зүгээр л ямар ч хамаагүй нөхцөл байдлаар таны өмнө харж байгаагүй шовуу, загас, магадгүй амтэн, шавж хамаагүй тэр байгалийн олон янз байдлын зургуудаа байгаль аппликейшн дотор оруулахад хангалттай. Тэд яг энэ маягаар 8,000 гарчим ажиглалтыг Монгол улсын өнцөг болон бүрээс цуглуулад байна. Таны оруулсан зургууд дээр түрүүн ярьсан цөөн хідэн ургамал судлаачид, амтан судлаачид маань яг ямар төрлийн сонио хачин байгалийн ховор үзэгдэл төрөл зүйлийг та олж илрүүлж зургийг оруулсан бай гэдгийг хэлж өгөх болно. Магадгүй таны оруулсан эмийн ургамлын зураг зөвхөн архангаад л ургадаг гэж бодсон чинь магадгүй та ховдоос зураг оруулсан байвал та тухайн төрөл зулын шин тархацыг илрүүллээ гэсэн үг. Ингээд л та гэр бүлэрээ найз нөхдөөрөө Монголынхаа үзэсгэлэнт байгалаар аялангаа тухайн байгалыг хойч үедээ хамгаалах, өвлүүлэх, судлах үйлсэд хувь нэмрээ оруулж байна гэсэн. Хэрэв та байгаль аппликейшнийг татахыг хүсэх юм бол тайлбар хэсэг дээрх холбоосоор зочлоорой. Норог спешиал байлаа.